Ядуу амьдралтай нэгэн залуу их нэртэй 10,000 төгрөг өгчээ. Сүүлийн үед чимэн жаахан ядруу харагдаад байна. Маргааш ганцаараа хоол аваад идчих гэжээ. Харин эхнэр нь ганцаараа хоолнд орж зүрхэлсэнгүй. Хормогчныхаа алааснаас нөгөө мөнгөө гарган гадагш гарах гэж байгаа хадам аавдаа өгчээ. Аваа, танд байнга мөнгө өгч чадахгүй байгааг минь уучлаарай. Бага мөнгө ч гэсэн та найзтайгаа хамт өдрийн хоолнд ороорой гэжээ. Хадам аав нь ихэд баярсан ч өнөө маргаашаа яа гэж байгаа хэцүү амьдралтай бирээ өрөвдөөд нөгөө мөнгийг нь хэрэглэлгүй хадгалж найзуудтай бирээ баахан магтжээ. Хэдэн өдрийн дараа цагаан сар болж ач охин нь өвөөтэйгөө золгов. Өвөө хэдэн хоногийн өмнө өгсөн бирийнхээ мөнгийг ачтаа бэлгэлсэн байна. Охин тэр бэлгээ ээждээ өгч, "Ээжээ, та энэ мөнгийг сайн хадгалж байгаад намайг сургуульд ороход гоё цүнх аваад өгөөрэй" гэжээ. 10,000-ыг авсан эмэгтэйд нөхөр нь санагдлаа. Хэлэхгүй байгаа ч сүүлийн үед нэг л ядрангуй байсан санагдаж нөхрийнхөө костюмны халаасанд охиныхаа хадгалуулсан мөнгийг "Миний хань энэ мөнгөөр амттай хоол авч идээрэй" гэсэн бяцхан зурвасын хамт хийжээ. Бусдын төлөө гэсэн таны сайхан сэтгэлийн хариу хизээ нэгэн өдөр заавал эргэн ирэх болно.